нийгэм, улс төр, эдийн засаг, цаг үеийн тулгамдсан асуудал, олонний анхаарал татсан чухал үйл явдлууд, түүнийг дорсон сэтгүүл. Бид чухал үйл явдлын эздийг тэмдэгч, харин тэдний байр суурийг тодорхой мэддэг. Тэдний үзэл санаа, үйл хэрэг та бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ? Энэ бүхнийг хар хайрцаг нэвтрүүлгээс хар хайрцаг. Орой минь төргийн үзэгчдээ хар хайрцаг нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Өнөөдрийн дугаараар Улсын хурлын гишүүн гэр бүл хөтөлмөр нийгмийн хамгааллын сайд их хамглан оролцож байна. Бид түүнтэй залуу гэр бүлүүдийг дэмжих хөтөлбөр, ипотекийн зээлийн хэрэгжилт, сайжруулалт болон нийгмийн даатгалын шинжилэл зэрэг асуудлаар ярилцгална. Хар хайрцаг. За юуны өмнө бид бүгдийн урилгыг хүлээн авч хүрэлцэн ярьсанд маш их баярлалаа. За таныг гэр бүл хөтөлмөр нийгмийн хамгааллын сайд гэдэг утгаар бид бүхэн өнөөдрийнхээ ярилцлагыг илүүтэйгээр гэр бүл гэж ихний хэсэгтээ ярилцахыг одоо миний хувьд бол зорж асуултуудаа бэлдсэн байгаа. Тийм учраас Монгол улс гэр бүлийг дэмжих, ялангуяа залуу гэр бүлийг дэмжих ийм хуулийн бас төслийг хаврын жуулнаар оруулах юм төлөвлөгөөтэй байгаа гэж сонссон. Нөгөө талдаа хүний хөгжлийн индексийг сайжруулах маш том төлөвлөгөө гаргацсан. Одоо 14 бодлогын реформын нэг нь гэж ойлгогдоод байгаа. 14 мега төсөл гэж хүмүүс мэдээд байгаа болохоос биш. Яг нөгөө энэний цаана байгаа бас 14 бодлогын реформыг бас сайн мэдэхгүй байгаа. Тэгэхээр та энэ тал дээр манай үзэгчдэд мэдээлэл өгөөч. За тэгэхээр Монгол улсын засгийн газар бас энэ хөдөлмөр нийгмийн хамгааллын яамыг яг одоо чуушнаар хөдөлмөр нийгмийн хамгааллын яам шүү дээ. Тэгээд хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны өмнө одоо гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам гэдэг одоо энэ бодлогын шинэ яам гаргаж ирсэн. Тэгээд яагаад энэ хөдөлмөр нийгмийн хамгааллын өмнө гэр бүл гэдэг одоо энэ бодлогыг ач холбогдол эренблэж одоо тавих болсон юм бэ гэдэг асуудал байгаа. За тэр бол саяд одоо таны хэлсэн одоо бид нар чи 14 мега төсөл хэрэгжүүлээд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний $10,000 хүргэнэ гэдэг шүү дээ. За тэгэхээр нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн $10,000 хүрэхээр ер нь улсаар ямар хэмжээнд хүрдэг юм бэ? Ямар түвшинд хүрдэг юм бэ гэдэг асуудал байгаа шүү дээ. Тэгэхээр мэдээж энэ бол иргэдэд хамгийн одоо энгийнээр ойлгуулах юм бол мэдээж Монгол хүний цалин хөлс бол $1,000 хүрэх тий. За тэгээд $1,000 цалин одоо хөлс орлоготой болцсон ард иргэд одоо өрх бүлүүд бол орон сууцтай болдог тий. Орон сууц одоо манай чинь Монгол улсад энэ орон сууцны одоо ипотекийн хөнгөлөлтөй зээлд хамрагдаад 24-өөс 25 жил одоо байрны мөнгөө төлж ээж дараа нь өөрийн орон сууцтай болж байгаа ийм л нөхцөл байдал байна шүү дээ. Хэрвээ дотоодын нийт бүтээгдэхүүн нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн $10,000 хүрсэн тохиолдолд одоо нэг хүний цалин одоо бүтээмж $1,000 хүрсэн тохиолдолд бол энэ орон сууцаа нэг 5-аас 7 жилийн хугацаанд ингээд төлөөд авчдаг өөрөнгөс орон сууцтай одоо болдог ийм боломжууд гарч ирдэг тий. За нөгөө талаас нөгөө одоо хүний хөгжлийн индекс гэж ярьдаг. За энэ хүний хөгжлийн индекс гэдэг бол яг энэ эрүүл мэндийн одоо тусламж үйлчилгээний ард иргэдтэй яг чанартай бүтээмжтэй хүрч чадж гэнэ үү гэдэг асуудал. Өнгөрсөн хугацаанд бол бас манай Монгол улсын чинь дундаж насалт бол 71 хүрлээ шүү дээ. Ингээд сүүлийн 30 жилийн дотор бол 15-аас 17 жилээр хүний одоо амьдрах наслах хугацаа уртсан гэдэг бол бас тийм амархан өнгөрчдөг үзүүлэлт бас биш юм билээ. Энэ чиглэлээр одоо манайх нэлээд том амжилтанд хүрсэн. За тийм мэдээж цаашдаа бол энэ Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа эрт илрүүлгийн бодлого эрүүл мэндийн салбарт хэрэгжинэ. За ингэж хэрэгжиж чадах юм бол нэг ард иргэд маань одоо яг өөрийнхөө хүссэн хаана амьдарч байна бас үйл шалтгаан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ одоо авах энэ боломж үндэсний тогтолцоонууд бий болно. Тийм. Хоёрдугаарт нь бол мэдээж боловсрал. За боловсрал бол нэг хот хөдөөгийн боловсролын ялгаа манад үүссэн тийм ээ. За төрийн сургууль, хувийн сургуулийн ялгаа үүссэн. Гэхмэчлэнгээр ингээ боловсролын одоо төвшин. За гуравдугаарт нь бол мэдээж миний түрүүний хэлдэг нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн. Ийм гурван үзүүлэлтээр л хүний одоо хөгжлийн индекс хэмжиж байгаа шүү дээ. Тэгэхээр манай засгийн газар чинь одоогийн байгаа хүний хөгжлийн индексийг 10 байр одоо урагшлуулнаа гэдэг энэ том бодлогын зорилт тавьсан. За энэ яг юу гэсэн үг юм бэ гэхээр түрүүний миний хэлдэг нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн $10,000 хүрчихэ. За ер нь тэг гэр бүл суурилсан нийгмийн хамгааллын бодлого явуулъя. Гэр бүл суурилсан одоо орон сууцны бодлого, тийм ээ? Гэр бүл суурилсан одоо эрүүл мэндийн бодлого, гэр бүл суурилсан одоо боловсролын бодлого, гэр бүл суурилсан хөдөлмөр эрхлэлтийн бодлого гэдгийг одоо явуулж иж одоо Монгол хүн ам өөрөө одоо өсөх, тийм хүн амын зөв бодлого явуулах одоо ийм одоо хөрс суурь одоо Монгол улсад бий бүрдэх ёстой гэж ойлгож байна. Тэгэхгүй бол манай монголч өөрөө бас залуу хэдийгээр бид нар 3.5 сая хүн амтай цөөхөн жигсэн бас залуу ард түмэн. Тэгээд нийт одоо хүн амын чинь баг үндсэндээ 60% 45-аас доош насны залуучууд ийм залуу ард түмэн шүү дээ. Залуу ард түмэн байна гэдэг бол одоо залуу гэр бүл байна.
Залуу гэр бүл байна гэдэг бол залуу гэр бүлийн цаана одоо тулгамдж байгаа энэ асуудлуудыг шийдэхгүйгээр ер нь Монгол улс хүний хөгжлийн асуудлуудыг шийдэж чадахгүй юм байна гэж харсан учраас бид нар одоо тэр хүний хөгжлийнхаа одоо индексийг 10 байраар өргөжтүүлье. Тэгээд бидний зарласан одоо 4 том бодлого болгоод эдийн засгийн өсөлтийн бодлого тийм ээ юуны бүсчилсэн хөгжлийн бодлого, тэгээд хүний хөгжлийн бодлого, тэгээд авилгагүй хүн сурталгүй цахим суурилсан хүний эрхийг дээдлсэн засаглалтыг бий болгох гэсэн энэ 4 том бодлогыг бид нар зарлаад энэ дээр 14 одоо мега төслөө хэрэгжүүлье. 14 мега төслөө хэрэгжүүлээд орж ирж байгаа тэр өсөлт эдийн засгийн өсөлтийг одоо бид нар хүнийхээ хөгжилд одоо зарцуулъя. Энэ нь бол нэг 14 одоо бодлогын реформ буюу баялагын сан. Тэгээ баялагын сангаа байгуулъя. Баялагын сангаар дамжиж иргэдийнхаа нэг эрүүл мэндийн асуудал, иргэдийнхаа боловсролын асуудал, иргэдийнхаа орон сууцны асуудлуудыг шийдвэрлэе гэдэг үүднээсээ одоо гэр бүл хөдөлмөрийн нийгмийн хамгааллын хамыг одоо үүсгэн байгуулж бодлого тодорхойлж байна л гэсэн үг шүү дээ. Тийм бас. Ер нь залуу гэр бүлийн чиглэлгүй бараг хүний одоо Масловын одоо хэрэгцээний юу гэдэг пирамид гэдэг ааш тийм ээ. Тэр чинь одоо хамгийн доотлолт нь л одоо орон сууц, орон байр тий хүний амьдрах орон нөхцөлийн тухай бол төрөлдөгддөг. Мэдээж Монгол залуучуудын хувьд, Монгол залуу гэр бүлийн хувьд номер 1, 2, топ 3 асуудлын нэг нь бол яхаа харахгүй орон сууц, орон байрны асуудал байгаа. Тэгэхээр танаа яам бол энэ хөө бодлогын хэрэгжилтийн хүрээнд энэ жилдээ 2025 онд залуу гэр бүлүүд маань яг юуг одоо хүлээх боломжтой байгаа вэ? Таны харж байгаагаар. За орон сууц гэдэгтээ яг юуг бид нэр багтааж үзэж байгаа. За тэгэхээр өнөөдөр Монгол улсад нэг 983 мянган өрх байгаа юм. Тийм ээ. За эндээс ингээ бид нар ер нь 35 хүртэлх насны одоо залуу гэр бүлийн өмнө тулгамдж байгаа асуудлууд юу байна вэ гэдэг орон таяар бас бид нар энэ судалгаа хийж үзсэн. За ингээд 35 хүртэлх насны залуучууд бол нэг 16% нь бол тодорхой орлогогүй байна, тийм ээ. За 22.5% нь бол хувийн орон сууцгүй, өөрийн гэсэн орон сууцгүй байна. За ер нь хоёр өрхийн нэг нь бол одоо ажлын байр буюу одоо тогтмол одоо орлого байхгүй байна. За энэ асуудал дээр одоо төр одоо онцгой анхаарах ёстой гэсэн нэг ийм санал бодлыг илэрхийлж байгаа юм байлээ. Тэгээ ер нь одоо шинэ жилд нэг Монгол улсад нэг 17-оос 18 мянган гэрэлт бүртгүүлээд тэгээд энэ бүртгүүлсэн гэрэлт 5 жилийн дотор бараг үндсэндээ 4 мянган гэрэлт бол цуцлагдж байна. Бүртгүүлсэн 4 гэр бүлийн нэг нь цуцлагдж байна гэдэг тийм. Тэгээ яг гэр бүл ингээд 5 жилийн дотор цуцлагдаад байгаа юм бэ гэдэг асуудал бол ерөөсөө орон байрны л асуудал юм байна. За тийм учраас өнгөрсөн хугацаанд яг Монгол улс бол энэ ипотекийн зээл буюу энэ засгийн газраас хөнгөлөлтөө одоо энэ орон сууцаар хангах энэ бодлого бас явсан тийм ээ. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд одоо хэрэгжсэн. Тэгээд харамсалтай нэг анх нөгөө тавьжсэн дээр зорилттой хүрч чадсан нөхөр зорилттой хүрч чадаагүй. За би яагаад ингэж эдгийг хүсэж байгаа нөхөр үндсэндээ өнгөрсөн хугацаанд энэ ипотекийн зээлд бол одоо Монголын төрөөс хөнгөлөлтөө зээлд бол нэг 9 их 80 орчим төгрөг зарсан байдаг юм. 9 их 80. Энэ бол бас манай дотоодын нэг бүтээгдэхүүнтэй харьцуулахад бас их мөнгө шүү дээ тийм ээ. За тэгээд энэ 9 их 80 дээр нэг 130 мянган өрхийг одоо юутай ямарч бас орон сууцтай болгосон байна. Тэгэхдээ харамсалтай нь яг энэ 130 мянган айл одоо орон сууцтай ипотекийн зээлийг ашиглаж орон сууцтай болсон айлууд маань яг нөгөө анх эхэлжсэн тэр зорилттой бүлгүүдийн айл өрхүүд энэ дээр хамрагдаж очсон уу гэдэг асуудал байгаа байхгүй. Тэгэхээр анх ипотекийн зээл чинь анх одоо зорилт нь яг юунаас болж гарч ирсэн юм бэ гэхээр Улаанбаатарын утааг бууруулах хэрэгтэй. Улаанбаатарын төвчрлийг бууруулах хэрэгтэй. Тийм ээ. За тэгээд Улаанбаатар төвлөрлийг бууруулах хэрэгтэй. Улаанбаатаруудаас орон нутагт руу одоо шилжиж байгаа одоо иргэдийг дэмжих одоо ийм зориултээр л гарч ирсэн зээл байхгүй, хөнгөлөлтөө зээл байхгүй, тийм ээ. Гэтэл харамсалтай нь өнөөдөр тэр 130 мянган айл өнөөдөр орон сууц одоо ипотекийн зээлээр авцсан байхад дөнгөж 30-аас 40 мянган одоо өрхөл яг нөгөө энэ зорилттой бүлэгдээ хамрагдсан гэж ойлгож байна. Нөгөө гэр хорооллоос орон сууц руу шилжсэн гэдэг юм уу те. Анх удаа орон сууц авч байгаа гэдэг юм уу те. За эсвэл одоо нөгөө Улаанбаатараас орон нутг руу шилжсэн гэдэг юм уу. Ийм байдлаар одоо жишээ аваад ярих юм бол баруун үндсэндээ нэг 10 их 80-ыг зарцсан байхад одоо 3 их 80 нь эзнээ болсон. 7 их 80 нь бол одоо эзнээ болж чадаагүй. Учираас өнөөдөр Улаанбаатарын утаа яг тэр чигээрээ бүр ихссэн. Тэгээ Улаанбаатарын төвчрөл яг тэр чигээрээ ихсэн. Өөрөө саяхан бас утааны сонсгол бас өдөрдөж хийсэн тий. За ингээд энэгээр үзэхэд бол ингээд бүх асуудлууд шийдэгдэж чадаагүй. Төвчрөл бас шийдэгдэж чадаагүй. За тэгэхээр энэ бол ер нь ипотекийн зээл бол ингээд зорилтод одоо нэгдүгээр бүлэгдээ хүрч чадаагүй. Хоёрдугаарт ерөөсөө энэ барилгын компаниудыг санхүүжилсэн одоо ийм санхүүжилт болцсон юм байна
гэдэг ийм дүгнэлтэнд бид нар хүрч байгаа. За тийм учраас бид нар ерөнхийдөө одоо энэ өнгөрсөн хугацаанд явсан ипотекийн зээлийн хэрэгжилтээ нэг эргэж хараад ер нь яг ипотекийн хөнгөлөлтөө зээлийг хүнд яг яаж өгөх юм бэ? Ямар нөхцлөөр өгөх юм бэ? Ингээ бүгдээрээ очиртой байгаад ах юм уу? Ер нь орлоготой тийм ээ бага орлоготой иргэд, дунд орлоготой иргэд, одоо өндөр орлоготой иргэд яг адилхан л ингээ очирт байгаад байдаг ийм байдлаар одоо байж болохгүй юм байна. Тийм ээ. Тийм учраас бол одоо яг ипотекийн зээлгч өөрөө төрөөс яг одоо энэ орон сууцтай болгож байгаа төгсөн мөртлөө бас орлогын төвшин тодорхой хүрэхгүй байгаа, урьдчилгаа төлбөрөө төлж чадахгүй байгаа одоо энэ иргэдийг угныг орон сууцлах бодлоор явах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр бид нар энэ дууга чиглүүлсэн одоо бодлого өөрчлөе гэж нэгдүгээр тарж байгаа. За хоёрдугаарт бол энэ ипотекийн зээлийг чинь урт очор байгаад байгаа гол асуудал бол нэг хүртээмжийн асуудал. Одоо Монгол улсад нэг жилд 20 мянган одоо өрх орон сууцтай болж гэнэ гэсэн ийм тооцоо байна л да. Энэ манай барилгын компаниудын хүчин чадалч гэсэн тийм юм байлээ. Тэгэхээр одоо энэ 20 мянган айлын орон сууцтай болж байгаа айлуудын 3.1 буюу одоо 6 мянган өрх нь бол яг энэ 6-7 мянган нь бол энэ юунд хамрагдаад байгаа. Ипотекийн хөнгөлөлтийн зээлд хамрагдчихад. 6 мянган нь бол энэ арилжааны банкуудын одоо 16-аас 18% зарлж байгаа арилжааны банкуудын өндөр хүүтэй гэсэн үг шүү дээ. Ипотекийн зээлд хамрагдаад цааталтаа яг 6 мянган өрх ингээд ямар ч одоо арилжааны зээл авч чадахгүй. Ипотекийн зээлэндээ хамрагдаж чадахгүй. Ингээд үлдчихэж байгаа байхгүй. За тэгэхээр энэний шийдлийг бид нар олохын тулд өнгөрсөн жил бас Монгол улс баялагын сан одоо байгуулсан тийм ээ. Энэ баялагын сан за мэдээж ирээдүйн хөгжлийн сан ирээдүйн хөгжлийн сан ирээдүйн өв сан баялагын сан одоо хөрөнгө оруулалтын сан гэж 3 сан байгуулсан шүү дээ. За тэгэхээр энэ баялагын сангийн гол зорилт бол ерөөсөө иргэдэд орон сууцуулах. За ирээдүйд мэдээж иргэдийн үр хөвгтүүд нь одоо сургуулиуд өгсөн тохиолдолд боловсролын асуудлыг шийдэх тийм боловсролын даатгал гэсэн үг шүү дээ тийм ээ. За тэгээ эрүүл мэндийн одоо тодорхой асуудлууд өндөр төлбөртэй нөгөө эрүүл мэндийн үйлчлэг авах гэдэг эрсдлүүд гарсан тохиолдолд эрүүл мэндийн эрсдлүүдийн тодорхой хуваацдаг ийм зорилтоор бий болсон сан шүү дээ. Энэ их үүсвэр нь бол нөгөө уул уурхайн компаниудын одоо ногдол ашиг. Тийм ээ. Өнгөрсөн жил манай одоо уул уурхай Эрдэнэс Монгол Эрдэнэт компаниуд бол баялагын сан дээр чинь баг үндсэндээ 490 тэрбум төгрөг төлөвлөсөн. За энэ 490 тэрбум төгрөгийг бид нар 3.5 одоо 5 сая иргэдээр данс нэгээд эн чинь бол одоо хадгаламж гэсэн үг шүү дээ. Тийм. Одоо хадгаламж гэсэн үг. Энэ чинь иргэд бас хүлж байгаа юм гэх тийм ээ. За тэгээ ингээд энэ нэгдүгürt иргэд дээрээ бид нар дансан дээр нь энэ мөнгийг хуваарлсан. Хоёрдугаарт бол энэ мөнгийг бид нар эхний ээлжинд ерөөсөө ипотекийн одоо зээлийн их усрыг нэмэгдүүлье гэдэг. Жилд нэг Монгол банкнаас нэг 400-аас 500 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн их усрт зарцуулдаг. За арилжааны банк бол нэг 200 орчим тэрбум төгрөгийг зарцуулдаг. Одоо нэг 600-аас 700 тэрбум орчим төгрөгийг юугаар нэг 5-аас 6 мянган иргэдийг санхүүжилдэг байсан гэж ойлгож болж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар дахиад нэг 500 орчим тэрбум төгрөгийг энэ ипотекийн зээлийн хүртээмж зарцуулахаар үндсэндээ 1.2 их найд болж байгаа. Өнгөрсөн жилээс. Тэгээд нэг 6 мянган айл 12 мянган айл болж байгаа байхгүй. За тэгээ энэ жил одоо бид нар бас дахиад энэ их усрыг дахиад энэ хөрөнгөлийн сан дээр 500 орчим тэрбум төгрөгийг бид нар энэ юу болов ипотекийн зээл рүү ингээд зарцуулъя. Их усрт нь зарцуулъя. За тэгэхээр ипотекийн зээлийн их уср нэмээд байх тусам нөгөө талд очр их нэмэгдээд байна. Тэр ягаад очр нэмэгдэж байна вөхөр нөгөө зорилттой бүлгүүд маань одоо энэ лугаа орж чадахгүй учраас тийм ээ. Өнөөдөр хүн бүхэн ерөөсөө ингээд бараг л энэ боломжийг нэг удаа амьдралд болж байгаа нэг боломжийг ашиглая гэсэн маягаар энэ урт очр үүсгээд шүү дээ тийм. Тэгэхээр тэр төрөө засгийн газрын өөрийнх нь одоо энэ хөнгөлөлттэй орон сууцны хөтөлбөр бол яг зорилттой бүлэг лугаа уг нь чиглэх ёстой учраас бид нар тэр зорилттой бүлэг лугаа энэ жилээс одоо энэ 25 оноос эхэлж чиглүүлье. За зорилттой бүлэг гэдгийг бид нар хэнийг ойлгох вэ гэдэг асуулт. За нэгдүгээр залуу гэр бүлээ бид нар дэмжиж. За залуу гэр бүл дотор 2 залуу гэр бүл байна. За нэгдүгээрт нь бол одоо 35 хүртэлх насны тийм ээ дөнгөж одоо гэр бүл болж байгаа тийм ээ. Хүүхдүүд хоёлаа ерөөс орон сууц авч байгаагүй одоо хос шинэ гэрэлсэн хосууд гэсэн үг тийм ээ. Тэгээ хоёр дахь нь бол одоо үр хүүхдтэй болсон. Тэгээ хоёроос дээш хүүхдтэй одоо энэ гэр бүлүүд дээр бид нэр ипотекийн зээлүүдийг өгье. Тэгэхдээ бид нар энэжлээс бол хүүгийн жаахан шатлалуудын өөр болгоё гэж байгаа. Бүгдэнд нь 6-8% биш, тийм ээ. За орон нутгт дээр явж байгаа, одоо явж байгаа орон нутгт дээр явж байгаа ипотекийн зээлийн одоо 6% тэр түрээ үргэлжлэнэ. Цаашаа ипотекийн зээлийн 6% яг ямар одоо зорилт бүлэг дээр байх уу гэдэг асуудлыг бид нар одоо тодорхойлж байна. Бидний 3 сарын сүүлээр
нөгөө ерөнхий сайдаар ахлуулсан үндэсний орон ажиллаж байгаа шүү дээ. Хэлгэнсэн орон сууцчлалт. Энэ дээр бид нар эцсийн шийдвэрийг гаргана. Одоо бид нар яг Монгол банк, сангийн яам, барилга байгуулалтад орон сууцчлалтын яамтай бид нар хамтарч ажиллаж байна. За ямар ч байсан бид нар зорилттой бүлэг дээр залуу гэрвэл тэгээд ерөөс урд өмнө орон сууц авч байгаагүй. Анхудаа орон сууц авч байгаа. Гэрүүлүүд дээр асуудал юундэ байна вэ гэхээр урьдчилгаа төлбөрүүдэд төлж чадахгүй, урьдчилгаа төлбөрүүд нь өрөхгүй байгаа гэрүүлүүд дээр бид нэг одоо өөрсдөө 10% төлчих юм бол 20%, 30% төлж шүү дээ. 20% дээр нь зээлийн батлан талтын сангаас одоо тодорхой урьдчилгаагуудыг гаргая тий. За тэгээд дахиад дээрээс нь мэдээж хүүхдийн тоноос хамаарсан тийм ээ. 2 хүүхдээ, 3 хүүхдээ, 4 хүүхдээ. Тэгэхдээ урд өмнө ерөөс орон сууц авч байгаагүй. Ингээд юм. За дахиад дээрээс нь мэдээж Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт очиж байгаа. Хөдөө орон нутагт амьдарч байгаа. Иргэд. Тэр ялбаагч нар. Тэгээд энэ хөтөлбөрт хамгийн түрүүнд бол ажил хөдөлмөр эрхэлдэг бид нар иргэдэд дэмжинэ. Яг бол ажил хөдөлмөр эрхэлдэг иргэд маань өөр орлоготой байна. Орлоготой улсууд бол нийгмийн даатгалыг тэмдэглэж төлдөг. Энэ улсууд бол хамгийн түрүүнд одоо орон сууцтай болох. Ер нь аль ч улс оронд бол нөгөө яг working family гэж ярьдаг тийм ажил хөдөлмөр эрхэлдэг одоо энэ юмудад дэмжих хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр бид нар энэ бодлогоор одоо ингэж дэмжиж одоо явуулъя. Тийм ээ. За тэгээ мэдээж нөгөө одоо хотын төвд авах гэж байгаа энэ орон сууцуудыг бол заавал тэгж бид нар ипотекийн одоо хямд их усрээр энэ хотын төвд орон сууц авахыг бид нар бас урамшуулж болохгүй шүү дээ. Тийм учраас өнөөдөр гэр хороололд яг амны орон сууц одоо амны орон сууцаа шинжлэхэж байгаа. Тийм ээ. Ерөөсөө өмнө орон сууц авж байгаагүй. Гэр хорооллоос орон сууц руу шилжиж байгаа. Эсвэл хашаанда амны орон сууцаа барих гэж байгаа. Тийм ээ. Тэгэхдээ амны орон сууц нь бол хөрсний бохирдлого, агаарын бохирдлого одоо тэр нэг бест гэр гэдэг одоо стандартыг манай барилга байгуулалтын яам гаргаж ирж штэ тийм ээ. Дулааны алдагдлага. Тэгэхээр тэр одоо сегмент рүү бас илүү тэр зорилтгүйгээр ингээд чиглүүлдэг. Гэхдээ энэ амны орон сууцыг санхүүжүүлэх хөтөлбөр бол ганц Улаанбаатар хотод ирж гэнэ гэсэн үг биш. Энэ бол өнөөдөр аймгийн төвүүд дээр ч гэсэн Улаанбаатар хотын бүх асуудлууд тийм ээ утааны асуудал аймгийн төвүүд дээр очсон. Хотын төвчрөл аймгийн төвүүд дээр очсон. Хотын хөрсний бохирдол аймгийн төвүүд дээр очсон учраас ер нь улсын хэмжээнд бас энэ бодлогоо одоо ингээд хэрэгжүүлъя гэсэн ийм чиглэлээр л бид нар энэ ипотекийн одоо юг зорилт хөтөлбөрүүдийг болж яхан бодлогын хувьд засаад яг иргэдийн эрэлтэнд нийцсэн одоо ийм орон сууцны бодлогуудыг явуулах хэрэгтэй юм байна. Хоёрдугаарт бол аль болохоор бид нар энэ арилжааны банкуудын одоо өндөр хүүтэй ипотекийн зээлүүдийг бол мэдээж одоо хүүг одоо багасгах чиглэлд бас арилжааны банкуудтай хамтарч ажиллая. Тэгэхээр арилжааны банкуд бол тэгээ бүх ипотекийн зээл чинь бүгдээрээ ийм 6-8% баймирг байна. 3-6-8% баймирг байна. Зарим нь бол тийм 10-12% аль байрал дээр орон сууц авахаас шалтгаалсан ийм зах зээлийн зарчимд нийцсэн одоо их усрүүд гаргаж ирж чадах юм бол бид энэ дээр хамтарч ажиллая гэсэн ийм одоо тохиролцоонд хүрч байгаа гэсэн үг. Хуучин бодвол яг энэ хөнгөлөлтөө ипотекийн зээлэн дээр арилжааны банкуудын оролцоо 20% байсан байл. За одоо бид нар энэ зээлийн хүүнүүдийг шатлалуудыг бий болгосноор тийм ээ залуу гэр бүлүүдэд мэдээж одоо багта тэгээ гэр хороолд байгаа өрхөд бүр бага хөдөө орон нутагт байгаа улсууд иргэд бүр бага тийм ээ. За одоо яг нь Улаанбаатар хотын яг нь утааны одоо яг голомт дээр байгаа одоо дахин төлөвлөлтөнд орсон энэ орон сууцнд орох байгаа иргэдүүд илүү бодлого баримт гэдэг юм уу тийм. Ийм маягаар одоо явуулах юм бол илүү их одоо арилжааны банкуд маань нөгөө 20%, 40% болгож одоо оролцох тийм. Тэгээ ийм одоо хамтын хилцээрт одоо үржин гэж болох юм уу тийм. Энэ маягаар одоо бид нар хийж чадах юм бол үндсэндээ энэ ойрын 5 жил бид нар 100 мянган айлын орон сууц гэсэн нэг тоо яриад байна шүү дээ. Тэгэхээр энэ 100 мянган айлын орон сууц бол илүү нөгөө яг зорилттой бүлэглүүгээ чиглэсэн одоо энэ одоо орон сууцчлахын бодлого хэрэгжих нэг юм замын зураглал гарч ирсэн гэсэн үг байхгүй юу? За баярлалаа. Энэ тухай хоёлаа ярьцлагынхаа дараагийн үедэд үргэлжлүүлээд ярих болно. Үзэгчдээ Хэсэгхэн ормын засварлагын дараа эргээд уулзцгаая. Засварлагын өмнө хоёлаа гэр бүлийг дэмжих тухай хууль мөн үн дээрс нь үндэслээд орон сууцчлах үндэсний хороо хөтөлбөрийн тухай бол ярилцсан. Дэлхийн банкны сүүлийн үед хийсэн нэг судалгаа байна л да. Монгол гэр бүлийн өмнө одоо орон сууцны хувьд нэг хэдэн англи сонголтууд байна гэдэг. За нэгдүгээрт хашаатай гэр ойролцоогоор за нэг $10,000 гэх. За байшин хашаа байшин ойролцоогоор нэг $20,000-30,000 гэх. Тэнгуут дараагийн хувьд нийтийн орон сууц. Нийтийн орон сууц хамгийн багадаа за $55,000-оос гэдэж явж. Гингүүд яг энэ гурван сонголтын голд нь нэг гап буюу одоо хос орон зай үүсээд байгаа нь энэ болохоор нэг 30-аас 45 магадгүй $55,000
долларын хооронд одоо өртөгтэй байх боломжтой юм орон сууцны сонголтын асуудлууд. Одоо энийг бол гадаадд хөгжингөө орнуудад бол яаж хийсэн байдаг вэ? Таун хаус гэдэг ч юм уу тийм ээ. Манай Монголын хамгийн ойрын жишээ бол за магадгүй дэд бүтцээ шийдсэн. Өөрсдөө дотооддоо шийдсэн. Тэгээд түрүүний таны хэлсэн нөгөө яндангуу агаар болон орчны бохирдлыг үүсгдэггүй ийм амны орон сууц одоо байшингууд бол яг энэ сонголтод бол орж чаддаг байхгүй. Тэгэхээр түрүүний таны сэний ярианаас би нэг зүйлийг ойлгосон нь за нэгдүгээрт энэ хөтөлбөр бол зорилттой бүлгүүдэд очих юм байна. Зорилттой залуу гэр бүлүүдэд. Хоёрдугаарт орлогод нийцсэн байх хэрэгтэй. Орон сууцсан тийм. Тэгээ гуравдугаарт нь яг нь авч байгаа бүтээгдэхүүн өөрөө бас зорилттой байх юм байна. Ягаад гэвэл агаар орчны бохирдлыг бууруулах нэгдүгээр зорилго байна. Хоёрдугаарт орон нутагт байгаа учраас төсөлсөн хөгжлийг гэж. Тэгэхээр маш том ажлыг эхлүүлсэн байна танд бас энэ дээр амжилт хүсье. Нөгөө талдаа миний асууж байгаа дараагийн зүйл бол Монгол улсад одоо дунджаар нийтийн орон сууц бол нэг хувь хүний жилийн орлогыг бараг 11-ээс 12 жил шууд авч иж бараг тийм өртөгтэй болчиход байгаа байхгүй тийм. Гэтэл яг иймэрхүү үзэгдэл чинь өөрөө дэлхийн хамгийн том тийм метро хотуудад байгаад байдаг үзэгдэл. Тэгэхээр энийг та бүхэн яаж одоо санхүүгийнх нь хувьд зохицуулна гэж харж байгаа юм. За яг одоо бид нар ингээд энэ ипотекийн зээлэн дээр энэ хөнгөлөлтөд орон сууцны зээлэн дээр их тийм зөв бодлого явуулахгүй бол манай эдийн засаг өөр их жижигхэн учраас бол одоо халалт их амархан авдаг, инфляц хурдан өдөөддөг тийм. Яг л барилгын салбарчин дандаа импорт учраас тийм. Тэгэхээр одоо яг их төлөвлөлтөд явж байж бид нэр ингээд ийм санхүүжилтийн одоо зах зээл рүү мөнгө оруулахгүй бол одоо гашуун туршлага бол өнгөрсөн хугацаанд хийсэн энэ ипотекийн зээлийн одоо гашуун туршлага бол нэг ипотекийн зээлийн их үүсрийн бидний талд нэмээд ахаар нөгөө талдаа нийлүүлэлт талд нэг сайн анхаарахгүй бол барилгын үн одоо орон сууцны үн нэмэгдчихэд байна шүү дээ. Одоо үндсэндээ бол ингээд бид нар сая Эрдэнэт одоо би жишээ авахыг хүсэж байгаа. Эрдэнэт бол бид нар өнгөрсөн жил бас бодлого бариад аймгийн төвөөр ипотекийн зээлийн ингээд бүрт хэмжээ нэмсэн чинь тэнд нөгөө нэг байрныхны үн баг Улаанбаатарын үнэтэй 4 сая 5 сая болцсон байж байгаа шүү дээ. Яг хомсдол болчихж байгаа байхгүй тий. Нэг талаас хомсдол болчих. Хоёрдугаарт бол яг нэг орлогод нийцсэн орон сууц гэдэг бид нар яг ингээд тэр бодлогыг барьж чадж байна уу? Чадахгүй байна уу гэдэг асуудал болж байгаа байхгүй. Тэгэхээр энийг ингээд бас яг эрэлт нийлүүлэлттэй нэг хамтсан одоо бодлого хийж ээж нэг талдаа зээл нь яг өрхийн орлогод нийцсэн зээл. Нөгөө талд авах гэж байгаа тэр байр нь орон сууц нь одоо яг нөгөө орлогод нийцсэн одоо ийм орон сууц тийм affordable гэж ярьдаг шүү дээ. Тийм орон сууц одоо байх. Энэ бодлогыг бид нэр их зөв хийх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол би түрүү нэг жишээ дурдсан. Одоо жишээ нь ипотекийн зээл 8% байхад одоо ипотекийн зээл авч ирсэн хүмүүс барилга метр квадратын 2 саяас 2 сая 500 мянган төгрөгөд авч ирсэн байл. 1 метр квадрат. Тэгээ тэр хүний одоо иргэн одоо сард төлж ирсэн зээл бол сарын нөгөө нэг өрхийн орлогоос шалтгаалаад төлж ирсэн зээл бол нэг одоо 400-аас 450 мянгаас одоо 550 мянган төгрөгийн иргэн төлж ийн гэсэн үг шүү дээ. Гэтэл бид нар ипотекийн зээлийн 8% 6% болгочоор энэ хэдийгээр одоо ипотекийн зээлийн хөв буусан ч гэсэн энэ талд худалдаж авч байгаа байрных нь 3 сая 4 сая болцохоор хин очиж байна. Тэ? Барилгын компани очиж байгаа байхгүй. Уг нь бол энэ чинь ипотекийн зээлийн гол зорилго бол бид ард иргэдээ алхахлаа орон сууцчлах бодлого, олон иргэдийг олон өрхийг орон сууцчлах бодлого бариад байна шүү дээ. Гэтэл энэ тал худалдаж авч байгаа байрных нь метр квадрат нь өсчгөр нөгөө нэг хэдийгээр 8% 6% болгосчихсан нөгөө сарын иргэн төлөлт нь нэмэгдчихэж байгаа байхгүй. Хуучин 8%-тэй сарын 450 мянга төлдөг байсан бол одоо 6%-тэй сарын одоо 650 мянга 750 мянга төлөх юм бол энэ чинь иргэн охирч үлдчихэж байгаа зү тий. Гэр бүл. Тэгэхээр энэ бодлогыг бид нэр их зөв хийх ёстой. Өмнөх гарсан гашуун туршлагуудыг бид нэр их алдаа тогтолтыг харах ёстой гэж л харж байгаа учраас бид нар тэр нөгөө одоо түрүүний таны ярьж байгаа их үүсрийн асуудал яриад байна шүү дээ тий. За их үүсвэр бол тэр төргөө бас хязгаарлалт юм уу? Гэхдээ бид нар бас одоо ингээд зорилтод бүлэглүүгээ ингээд тодорхойлоод оруулах юм бол хүн бүхэн одоо энэ нэг юм амьдралд анх удаа олж байгаа боломжоор бүгдээрээ бас ингээд дайрч болохгүй шүү дээ тий. Тэгэхээр энэ дээр бол одоо бид нар нэгдүгээр зорилт бүлэг, хоёрдугаар тэр гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлууд тий, утааны асуудлууд, төвчрлийн асуудлууд, за ингээд хот төдийгийнхаа одоо энэ ялгааг арилгах энэ асуудлууд руу бол одоо ингээд энэ бодлого явах нь зүйтэй л гэж бид харж байгаа шүү дээ. За залуу гэр бүл маань тэр ч амны орон сууцсан дээр тий. Одоо монголчууд бол тэр бүхэн бодоо бас нэг юм нийтийн орон сууцанд ороод байх одоо эдийн засгийн чадварыг хөгдөж за ер нь бол цаашдаа хашаандаа ингээд нэг юм
сайхан амны орон сууцтай болохын хүсэл тэмүүлүүд бас хүмүүст байгаа шүү дээ. Соёлын хувьд ч гэсэн тийм ээ биш. Тэр чинь бол яг нэг хаус сорооллууд гэдэг. Тэгэхээр одоо энэ дээр мэдээж төр хийх хэрэгтэй юм бол аль болохоор төрлүүдийг өвтөц оруулах тийм. За тэгээ иргэдийн юу болвол тэр оруулсан дэд өвтөц төр тулгуурлаж одоо хашаандаа сайхан амьдрахын боломжууд. Нэг зүйлийг төр хийх хэрэгтэй юм бэл. Юу гэхээр Улаанбаатар хот ч гэсэн яг энэ иргэдийн амны орон сууц барих гэдэг энэ газар чинь ирээдүйд газар торхгүй шүү. Энэ бол зөвхөн амны орон сууцаараа л өгчих ёстой гэдэг баталгаа өгөх ёстой төр. Тиймээс биш одоо ингэдэ өнөөдөр чи яагаад энэ арилжааны банкуд дээр амны орон сууц өгөхгүй нөхөр тэр чинь нөгөө зоонон гэдэг юм зарлаагүй учраас яаж магадгүй учраас ирээдүйд тэр хүн чинь одоо эрсдэлтэй зээлдэгч гэж харна шүү дээ. Тэгэхээр бид нэр иргэдээ бодсон ч одоо иргэдийнхээ ирээдүйн өмч хөрөнгөтэй өмчийг хамгаалахын тулд ч гэсэн одоо яг тэр энэ бол үргэлжлэл одоо амны орон сууцны хэлбэрээр одоо хөгжих энэ одоо төлөвлөлт шүү. За энэ нь бол газар торно. Энэ нь бол одоо орон сууцчин гэдэг дээр одоо тодорхой бодлогоо энэ утгагүй энэ хавар зарлж шүү Улаанбаатар хот тийм аймгийн төвч гэсэн зарлж байна. Тэгэхээр энэ дээр бол амны орон сууц дээр бол их маш том боломжууд гарч ирэх юм байна. Тэгээ шинэ технологиуд гарч ирж байна тийм passive house тийм hybrid house тэгээд ногоон зээлийн том одоо боломжууд гарч ирж байна. Бид нар ч бас сая ногоон зээлийн одоо сангаа бас байгууллаа шүү дээ тийм. Тэгэхээр энэ дээр одоо бас иргэдсэн тийм. Тэгээд иргэдэд одоо бас том боломжууд нэгдэх нөгөө эрчим хүчний хэмнэлттэй утаагүй хөрсний одоо бохирдлгүй ийм орон сууцтай байх юм бол тэр ногоон одоо орон сууцны зээлээр одоо тэр орон сууцаа хийх гэсэн тийм бодлогод бас тийм боломжууд иргэдэд чинь нэгж гарч ирж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр дан ганц орон сууц биш хашаандаа сайхан амьдрах боломж бас ард иргэдэд маань давхар нэгж байгаа маа гэдгийг би хэлэх гээд байгаа байхгүй. Тэгэхээр энэгээр энэ бодлого бол бас энэ жилийн ипотекийн шинжилсэн хөтөлбөрөнд бол бас нэлээд том бодлого бодлогын дэмжлэг болж орно. Маш том шинжилэл болж байгаа гэж бид бүх харж байгаа. Амны орон сууцад өгнө гэж бид нэлээд олон жил ярьсан боловч яаж гэдэг дээр одоо таны саяны ярьсан эхлэл нь бол best гэр ч юм уу тийм ээ иймэрхүү стандартуудыг хичээлгэнүүдийг оруулж ирж чиж нөгөө талдаа банктайгаа холбоод энэ дээр бол манай барилгаатай байгууллагын юм бол маш их тийм сүүлийн хугацаанд бол маш их идэвх санаачлалтай манай хөтөлбөр зөвлөлд ажиллаж байгаа тийм ямар ч үс стандарттай болчлоо. Тэгээ хоёрдугаарт бол тэр стандартыг одоо баталгаажуулдаг нөгөө аудиторуудтай болж шүү дээ тийм. Тэгснээр одоо банкуд өнөөдөр тэр амны орон сууцад нь зээлөх сонирхлууд нь бас бий болчихж байгаа байхгүй юу. Тийм бас тийм боломж үүсэж байгаа тийм ээ. Тэгэхээр залуу гэр бүл одоо орон сууцтай болоод авлаа гэхэд за нэгдүгээр шаардлага нь бол харахгүй түрүүний таны саний хэлсэн ажлын байртай байх гэдэг асуудал нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн байх гэдэг. Мэдээж бас энэ зээлээ төлөхийн тулд бас дахиад ажил хөдөлмөр гिचж байгаа. Тэгэхээр одоо яг дараагийнхаа сэдвээр хөдөлмөр эрхлэлт рүү таны одоо өмнө нь боловсролын сайд байхдаа ч гэсэн маш олон одоо миний мэдхээр бол нэг том шинжилэл хийсэн боловсролын багц бол яг тэрнтэй адилхан хөдөлмөрийн энэ зах зээл дээр та бас ямар одоо шинжилэл шин зүйлийг оруулъя гэж харж байгаа вэ? Одоо бол би чинь хуучин боловсролын сайд байсан одоо боловсролын зүгээс харж одоо энэ хөдөлмөрийн зах зээлийг харж ирсэн бол одоо бол би хөдөлмөрийн сайд болсон учраас хөдөлмөрийн зах зээлийн нүдээр одоо харж шүү дээ боловсролын салбараа тийм. Тэгэхээр өнөөдөр Монгол улсад одоо маш их том сонин парадокс одоо үүссэн байна. Юу гэхээр нэг талдаа ажилгүй талтай тийм ажилгүй талтай одоо 4-5%тай. Одоо 70-80 мянган хүн байгаад. Гэхдээ нөгөө талдаа ингээд хомсдол үүссэн. Одоо ажлын байр 35-аас 45 мянган ажлын байр зарлаад хад энэ дээр ажилтдаг хүн байхгүй болсон байна тийм. За энэ яг юунаас үүссэн бэ гэдэг асуудал бол ур чадварын гэп гэж яриад байгаа тийм. Ур чадвар ажил олгогчдын хүсэж байгаа одоо тэр бүтээгдэхүүнүүдийг бид нийлүүлж чадахгүй байна л гэсэн үг шнэ боловсролын салбар. Тэгэхээр одоо бидний өмнө үүсэж байгаа хамгийн том сорилт бол энэ хөдөлмөрийн зах зээл дээр өссөн эрэлт нийлүүлэлтийг одоо энэ боловсролынхаа одоо энэ салбартаа яаж уйж энэ гэпийг одоо энэ зөрүүг адилах вэ гэдэг хамгийн том асуудал байгаа байхгүй. Тэр хүрээндээ бол одоо бас эн чинь хуучин бол ихтэй сургууль гэдэг байсан. Одоо бол зөвхөн их сургууль коллежийн тогтолцоонд орсон шүү дээ. Их сургууль гэж байхаа болсон тийм. За тэгэхээр одоо бид нар яг юу хийж байгаа вэ гэхээр боловсролын хамтаа хамтарч одоо их хөгжил дээр суурилсан яг энэ хөдөлмөрийн зах зээл дээр зарлагдаад байгаа энэ ажлын байран дээр яг ямар ур чадвараар энэ ажлын байрууд зарлагдаад байгаа гэдгийг өөрөө энэ боловсролын салбар одоо мэргэжлийн коллежууд дээд сургуулиуд нь одоо энийг чагнажиж энэ хүмүүсийг нийлүүлдэг тэр хөтөлбөртөө бас энэ ур чадваруудыг оруулдаг энэ чиглэлүүд нэгдүгээр оруулах хэрэгтэй байна. За хоёрдугаар асуудал бол бас энэ монголчууд ажиллах одоо нэг хэтэрхий халамжинд автчаал ажиллах сонирхолгүй болсон гэсэн нэг ийм сөрөөсгөл ойлголттой байж болохгүй юм байна. Ягаад ингэж ийм өнөөдөр Монголд хөдөлмөрийн одоо зах зээлийн хомсдол бий болсон бэ гэхээр 90-с 2004 оны хооронд энэ баг төрөлтийн үе гэж бид нэрлэж байгаа.
бүтэн 14 жилийн хугацаанд одоо бид нар чинь жил бүхэн 70-80 мянга их төрдөг байсан бол тэр одоо 92,000 14 жилийн хугацаанд бараг үндсэндээ 20-30 мянган дотор одоо тэр төрөх ёстой их төрөг байхгүй. Хацаалын шилжилт юу вэ? Тэгээ одоо тэр хэрэг бид нар тэр эхчүүд төрсөн тэр хүүхдүүд маань төрж өнөөдөр өссөн бодсон болвол өнөөдөр тэд нар маань яг 24 настай тий одоо өнөөдөр одоо 30 настай яг ингээд зах зээл дээр хөдөлмөрийн зах зээлийн бараг үндсэндээ гол одоо ажиллах хүч болох хэрэгтэй байсан. Тэгэхээр тэр боломжийг бид нар алдсан учраас 14 жил бид нар 14 жилийн турш 20 мянган жил бүх 20 мянган одоо хүүхэд төрөх хэрэгтэй тэр боломжийг алдсан учраас өнөөдөр Монголын зах зээл дээр 280-аас 320 мянган ажиллах хүчний бүр согтуудж байгаа байхгүй. А дахиад дээрэс нь 200 мянган залуучууд гадаадд ажиллаж байгаа. Ингээд нийлэхээр энэ тоо чинь 500 мянга болчихж байгаа байхгүй. А гэтэл бид нар 1.2 сая одоо хөдөлмөрийн зах зээлтэй жижигхэн хөдөлмөрийн зах зээлтэй улс шүү дээ. Тэгэхээр ингээд 1.2 сая одоо хөдөлмөрийн зах зээлтэй улс дээр 500 мянган одоо ажиллах хүчний хомсдол бий болно гэдэг бол энэ маш том аюултай зүйл байхгүй тий. А тэгэхээр одоо энийг бид нэр их зөв бодлогоор нь одоо уйжээж нэг боловсролынхаа одоо бодлоготой тий хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтээ уйжээж ийм бодлого л одоо хийх хэрэгтэй юм байна л гэж бид нар хараад байгаа байхгүй тий. Тэгэхээр бид нар нөгөө тэр дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10 мянган доллар түргэх гэж зориод байгаа чинь 10 мянган доллар үрчүүл нэг хүний цалин 1000 доллар түрчих юм бол гадагшаа явсан залуучууд чинь хамгийн гол нь босч ирнэ шүү дээ. Тийм шиг хадлага ажилладаг байх. А нөгөө талдаа энийг бас хэрэгжүүлж байгаа одоогийн магадгүй төлөвлөсөн байгаа ажлууд дээр нэмээд Монгол улс бас өнгөрсөн жилүүдэд гадны буцалтгүй тусламж хандив хөнгөлөлтөө зээл гэх мэтчлэн одоо санхүүжилтийн их усрээр дамжуулж маш олон хэмжээний одоо мэрэгжил сургалтыг дэмжих, хөдөлмөрийг дэмжих юм олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн. Үүний нэг нь одоо миний мэдж байгаа Германы хамтын ажиллагааны GIZ-ийн маш олон төслүүд байна. Энийг GMIT байна. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны бас таны ярьдаг ажил хөтөлбөрүүд бас байгаа. Тэгээ юун дээр бас нэмээд Европын холбооны төсвийн дэмжлэг гэдэг төслүүдж байгаа. Энэ дээр бас та бүхэн яг ингэж нэмж одоо энэ дээр суйрлаад цааш нь төрийн бодлого аваад явахаар ямар хөтөлбөрөөр ажиллаж ирсэн бэ? За яг харамсалтай нь одоо ингэ Дэлхийн банкнаас хэрэгжүүлсэн төсөл, Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлсэн төсөл, GIZ-ээс хэрэгжүүлсэн төсөл, за JICA-гаас хэрэгжүүлсэн энэ хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн энэ төслүүд харамсалтай нь хоорондоо ингэ тийм уялдаагүй хэрэгжээд тэгээд хэрэгцсэний дараа нь энийг үндэсний чадах болгож одоо авч явж авах хэрэгтэй. Тэр үүрэг зорилгоо бид нар бас одоо сайн биелүүлж чадаагүй учраас энэ зарим төслүүдийн одоо үүрэг өжийг бид нар хүртэж чадаагүй үлдсэн ийм асуудлууд байгаад байна. Одоо жишээ нь хэд одоо Америкийн мянган сорилтын сангаар бол яг энэ мэрэгжлийн боловсролт чинь бол 200 сая орчим долларын маш том тоногдох хэмжээний шинжилгээ хийсэн тийм. Гэтэл харамсалтай нөгөө тэр мэрэгжлийн боловсролтой хийсэн тэр шинжилгээг мэрэгжлийн одоо боловсрол өөрөө тэрийг харж хөтөлбөрөөр өөрчилж чадаагүй бас болоод одоо энэ тоногдох хөрөмжүүдийн одоо хэрэгцээ шаардлагыг бид нар ашиглаж чадаагүй тийм. Тэрийг ур чадвар болгож энэ хөдөлмөрийнхаа зах зээл рүү нийлүүлж чадаагүй бас нэг ийм асуудал гарсан. Тэгэхээр энэ доноруудын буруу биш шүү дээ. Энэ бол яг нэг одоо эн чинь нэг утгаараа бол монголчуудын зээл шүү дээ. Ирээдүйд одоо бид нар буцааж төлөх ёстой зээл тийм. Тэгэхээр зээлийн ашиглалтыг бид нар үнэхээр яг зөв ашиглаж авах ёстой зээлээ авч авсан мөнгөөрөө яг хийх ёстой зүйлээ хийж үндэсний тогтолцоо болгож чадсан уу гэдэг дээр л бид нар их тийм маш улс ортой хандах хэрэгтэй юм байна л гэж би бодож байгаа. Тэгээд яг энэ гэр бүл хөдөлмөрийн хамгааллын сайд болоод энэ ажлыг авсны дараа бол яг энэ салбар дээр хэрэгжүүлсэн олон улсын төсөл хөтөлбөрүүд дээр би бүгдэн дээр нь үнэлгээ хийлгэсэн л дээ. Үнэлгээ хийлгэсэн. Тэгээд зарим нь бол одоо сэтгэл төрсэн, зарим нь бол одоо сэтгэл төрөхгүй юм зүйлүүд бас гарч байгаа. Тэгэхээр мэдээж энэ хөдөлмөрийн зах зээл дээр одоо хөгжүүлэхэд оруулсан одоо Европын холбооны одоо сайн төслүүд байна. Дэлхийн банкны ур чадвар суурилсан одоо богино хугацааны сургалтын сайн хөтөлбөрүүд байна. JICA-гийн одоо хөдөлмөрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөр эрхлэлтэд дэмждэг одоо сайн төслүүд байна. Тэгэхээр энэ бүгдүүдийн хооронд нь одоо ингэж уялдуулж үндснийхээ чадах болгож л ингэж авах хэрэгтэй юм байна. Энийгээ бид нар одоо тэр боловсролынхаа салбартаа бас уух хэрэгтэй юм байна гэдэг энэ зүйл дээр л бид нар энэ том алдаа хийсэн юм байна гэж харж байгаа шүү дээ. Энийг одоо зас салбарлах хэрэгцээ шаардлага үүссэн байна гэж харж байгаа. Нэгдүгээр. За хоёрдугаар асуудал бол манай энэ хөдөлмөр эрхлэлт гэдэг бол бас энэ халамжтайгаа нэлээд одоо хэдийгээр бид нар энэ халамжаас хөдөлмөрт гэж дооцсон маягийн үг ярьсан боловч харамсалтай нь энэ бүх нийгмийн хамгааллын төслүүдэнд халамжийн одоо нэрийн дээр хэрэгжсэн учраас бол жинхэнэ утгаараа энэ халамжаас хөдөлмөрт бас шилжиж чадсангүй
нэг ийм он жилүүд байсан байна. Энийг бид нэр засаад оруулах зайлшгүй одоо шаардлага байна гэж харж байгаа. Тэгээд одоо жишээ нэг жишээ дурдахад манайх ч одоо хөдөлмөр халамжийн ерөнхий газар гэдэг бас ингээ аймагуд төр хөдөлмөр халамжийн газрууд байна. Гэтэл харамсалтай нь тэнд ажиллаж байгаа хүмүүсийн 70-80% дандаа халамж хариуцсан улсууд. Дөнгөж 20-30% нь хөдөлмөр хариуцсан улсууд. Тэгэхээр одоо халамжийн улс уу энэ эсвэл одоо хөдөлмөрт одоо халамжаас хөдөлмөр шилжиж байгаа улс уу гэхээр сэргээр эргэцсэн байгаа байхгүй. Пирамид одоо шаардсан байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бид нар одоо энийг засаж залруулж одоо яг ингээд энэ ер нь Монгол яг хатуухан хэлэхэд бол манай энэ хөдөлмөр халамжийн энэ тогтолцоо бол яг цаг үеэс очирсан тогтолцоо. Тэгэхээр энийг одоо засч яг бусад улсуудад байдаг нэг job center гэж байдаг шүү дээ. Job center plus гэж байдаг. Тэгэхээр бас Улаанбаатар хотод өнгөрсөн хугацаанд чинь 6 job center-ууд нэгдлээ. Яг нэг хувийн хөрөнгөний биржүүдтэйгээ хамтарч байгаа, хөдөлмөрийн биржүүдтэйгээ хамтарч байгаа тий. Одоо энэ онд бид нар Монгол Улсын хэмжээнд 19-ийг хийх чинь. Тэгэхээр ингээд энэ хөдөлмөр эрхлэлтийн бодлого бол яг жинхэнэ зах зээлийн эрхлэлт нэрэгцэд суурилсан. Яг ажил олгогчдын хүсэж байгаа ур чадвартай одоо боловсон хүчин ажиллах хүчнүүдийг нийлүүлдэг нэг ийм л тогтолцоо болгож засах хэрэгтэй байна л гэж бид нар хараад байна шүү дээ. За баярлалаа. Үзэгчтэй хэсэгхэн засварлагын дараа эргээд уулзцгаая. За ярилцлагынхаа сүүлийн хэсэгт хамгийн чухал сэдв буюу одоо нийгмийн даатгалын системийн тогтолцооны тухай хэлний яриагаа өрнүүлэе гэж бодож байна. Би бид тантай анх Бангкокт танилцчихсан. Тэр үед бас яг энэ чиглэлээр маш олон одоо сургалт, судалгаа, мэдээллүүдийг бас олон улсын харьцуулалттай бас иймэрхүү одоо арга хэмжээний үеэр бас ярилцж байсан. Тэгэхээр Монгол улс өнөөдөр нийгмийн халамжийн даатгалын тогтолцооны хувьд олон улстай харьцуулахад яг юун дээр нь та доголдсон байна гэж хардаг. Яг хуучныхаа энэ социализмын үеэс одоо уламжилж ирсэн тогтолцоотойгоо явж байгаа шүү дээ. Бид нар хэзээгээр одоо нэг нэрийн дансны тогтолцоонд шилжээд хүмүүсийн дансан дээр одоо бичлэлтүүд хийгээл явж байгаа л одоо хэлбэр шүү дээ. Энэ чинь бол одоо нөгөө хуваарлтын тогтолцоо гэж бид нар ярьдаг тийм. Хэв санааны нэгдэлж гэж ярьдаг. Тэгээд хуваарлтын тогтолцооноос улс орнооч хуримтлалын тогтолцоонд шилжлээ. Ер нь бол зарчимч тэр. Яг гэвэл хуучин ч одоо байж байгаа явж байгаа энэ хуваарлтын тогтолцоо чинь өнөөдөр та бидний төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэлээр өнөөдөр тэтгэр авч байгаа улсуудын тэтгэрийг төлж байгаа байхгүй. Агуун нь бол энэ чинь бид нар өөрөө өөрсдөө ирээдүйд хуримтлал хийх хэрэгтэй шүү дээ. Чин тийм хин нэгний тэтгэрийг бид нар даах биш өөрөө өөрсдөө хуримтлал хийх хэрэгтэй байхгүй. Тийм учраас улс орнууд бол яг бид нартай адилхан ийм тогтолцооны шинжилгээ хийсэн улс орнууд бол ингээ хагас хуримтлалын тогтолцоо зарим жураг бүтэн хуримтлалын тогтолцоо орчлоо. Хагас хуримтлал бүтэн хуримтлалын тогтолцоо гэдэг яг үг чамгаар та бидний шилж байгаа төлж байгаа шимтгэл нийгмийн даатгалын шимтгэл болвол хуримтлал хэлбэрээр бидний нэрийн тансан дээр л одоо өсөж явах хэрэгтэй, үржиж явах хэрэгтэй хадгаламж гэсэн үг шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр тэр тогтолцоо хийж чадаагүй одоо бид нэг цаг хугацааг халдсан байна. За тэгэхээр бид нар одоо бол энэ нийгмийн даатгалын тогтолцооны шинжилэл хийнэ гэдэг одоо ерөнхий сайд сая татварын шинжилэл нийгмийн даатгалын тогтолцооны шинжилэл хийлээ гэдэг энэ хаврын чуулганаар одоо улсын их хурлын холбогдох хэрэгцсэн бичгээр амт хуулиудыг өргөн барина гэж одоо аль биесээр зарласан шүү дээ. Шинжилгээр тэгэхээр одоо энэ хүрээнд бид нар бэлтгэлээ хангаж байна. За тэгээд мэдээж яг олон том сорилтууд байгаа. За тэгэхээр олон том сорилтууд яг юунаас болж үүссэн бэхээр өнгөрсөн хугацааны одоо бодлогын маш том алдаанууд гарсан байна. За бодлогын ямар алдаанууд гарсан бэ гэхээр бид нар ерөнхийдөө энэ нэг тэтгэврийн шинжилгээг бас нэгдүгээр цаг хугацаагаас хийж чадаагүй цаг хугацааг нэгдүгээр талдсан. За хоёрдугаар энэ нийгмийн даатгалын шимтгэлээр үүссэн байгаа одоо манай тэтгэврийн сан, нийгмийн даатгалын сан дээр бол яг улс төрийн шийдвэрээс гарч маш их том ачааллууд өгсөн байна. Яагаад улс төрийн гэхээр одоо улс төрчдийн одоо санаачилсан хуулиудаас болоо тий. Одоо жишээ нь би нэг жишээ дурдахад бол нөгөө ажилласан жил нийгмийн даатгалын шимтгэл нөхөн авах тусаа 10 жилийг нөхөд авцсан шүү дээ. Нэг тийм талдад авцсан шүү дээ. За тэрнээс ч болоод үндсэндээ 30-аад тэр өмдгөргөний орлого төвлөрсөн мөртлөө одоо яг өнгөрсөн 15 жилийн хугацаанд тэр 10 жил нөхч авсан улсууд тэтгэврт дарсан учраас бид нар төгсөн тэтгэврийн зардал бол 1.1 их найд төрсэн байхгүй. 30 тэрбумыг төвлөрүүлчихэд 1.1 их найдын зарлага. Гэхдээ энэ зарлага уг нь төсвөөс гарах хэрэгтэй байхгүй. Тийм ээ? Гэтэл энэ чинь төсвөөс гараагүй нийгмийн даатгалын сан дээр ачаа болгоод үүрүүлсэн байгаа байхгүй. За тэгээ мэдээж малчтын тэтгэврийн насыг сайжруулсан асуудал. За тэгээ хамгийн сүүлд одоо нөгөө 7 жилээр тэтгэврээ тогтоолдог байсан асуудлыг буцаага 5 жилээр болгочоор яг нөгөө хувийн хвшил ажиллаж байгаа сүүхэтэ улсуудад маш том боломж олгоод одоо хувийн хвшилд ажиллаж байгаа улсуудад насаараа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хамгийн доод хэмжээр төлж байгаад яг тэтгэвэр гарахаас өмнө 5 жил санаатахаар одоо огцсон өндөр
юу төлөөд нийгмийн даатгалын шимтгэлд төлөөд тэгээд хамгийн өндөр тэтгэвэр тогтоологчдод юм шудраг ус тогтолцооны одоо юунуудаас тийм хөнгөлөлтөө нөхцөлөөр маш их одоо хөнгөлөлтөө нөхцөл тэтгэврт гарах нөхцлүүдийг зарласан. Гэх мэтлэнгээр ийм нөхцөл байдлаас бодлогын одоо улс төрчдийн одоо нөлөөнөөс болсон энэ алдагдал бол тэтгэврийн сан дээр чинь өрсөн алдагдал бол 5.6 их найд болсон шүү дээ. 5. Гэхдээ энэ 5.6 их найдыг чи уг нь бол хэрв одоо ягс бол улсын төсвөө санхүүжүүлэх хэрэгтэй байхгүй. Нийгмийн даатгалын сан дээр ийм ачаал үүргэж болохгүй байхгүй. Гэтэл харамсалтай нийгмийн даатгалын сан дээр ийм ачаал үүргүүлээд хайцсан. Одоо тэр үндсэндээ бол нийгмийн даатгалын сан бодвол нөгөө алдагдалт жил бүхэн одоо 1.7 их найдын алдагдал хүлээгээд тэр 1.7 их найдыг чинь одоо төсвөө санхүүжүүлж байгаа шүү дээ. Хэрэг бид нар одоо энэ алдаануудыг засаж залруулахгүй бол жил бүхэн нэг 800 тэрбумаас 1.2 их найдын алдагдал дахиад нэмэгдээд байна гэсэн үг. За энэ жил 1.7 гэхэд хойтон 2.7 тэрний дараа 3.7 их найд. Ингээд төсвөөс санхүүжүүлж явж чадхаа дийлэхэ болж байгаа гэсэн үг шүү дээ. Товчхоноор хэлэх юм бол ер нь Монгол улс цаашдаа яг энэ тэтгэврийн сантай байх уугүй юу гэдэг асуудал дээр тулж ирчээд байгаа байхгүй. Тэгэхээр тиймээд энэ тэтгэврийн сантай байх хэрэгтэй. Тэгэхээр одоо яг энэ тогтолцооны шинжилтийг нэгдүгürt бид нар хийх хэрэгтэй юм байна гэдэг асуудал. За тэгэхээр тогтолцооны шинжилтийн хүрээнд хийх байгаа асуудал бол өнгөрсөн хугацаанд гарсан мэдээж энэ алдаа татгалуудыг бид нар засна. Залруулна. За хоёрдугаарт бол ерөөсөө хүн тэтгэврт гараад ганцхан одоо өөрийнхөө өнөөдрийн нийгмийн даатгалын жимтэг дээр төлж байгаа одоо тэтгэвэр авдаг биш олон их усрээс тэтгэвэр авдаг. Одоо хагас хуримтлалын тогтолцоо чинь өөрөө яг тэр л орж байгаа байхгүй. Тэгэхээр хүн өөрийнхөө төлж байгаа шимтгэлийг ерөөс одоо хуримтлал үүсгэнэ. Тийм ээ. За дахиад дээрэс нь одоо хувийн тэтгэврийн сангууд одоо гарч ирэх боломжууд гарч ирж байна. Одоо шинэ юу тэгэхээр одоо шинэ ажил олгогч одоо ажилтан хоёр хоорондоо тохироод хоёулаа хуримтлал хоёр талаас хуримтлал хийгээд тэр нь бол хуримтлал болоод ингээд одоо хувийн тэтгэврийн сан чинь тэгж явж байгаа шүү дээ тийм ээ. Өнөөдөр Монгол улсад үүссэн байна шүү дээ. Монголын одоо томоохон компаниуд бараг үндсэндээ 140 мянган одоо ажил хөдөлмөр хийж байгаа улсууд хувийн тэтгэврийн сан дээр хуримтлал үүсгэж эхэлсэн байна шүү дээ ажил олгогч нартайгаа нийлээд тийм. Бараг одоо 40-50 тэрбум одоо ингээд хуримтлалын хувийн тэтгэврийн сан ингээд үүсээд ингээд явж байна тийм. За тэгээд мэдээ суур тэтгэвэр гэж нэг ойлголт байдаг. Аль цус оронд байдаг. Тэгээд суур тэтгэвэр одоогийн шимтгэл суурилсан тэтгэврийн тогтолцоо тэгээд хувийн тэтгэврийн одоо тогтолцоо гэсэн 3 их усүрээс одоо тэтгэврж авах одоо ийм боломжууд манай ард иргэдийн өмнө нэгж байгаа. Ийм томоохон одоо шинжилгүүд хийгдэх гэдэг байна шүү дээ. Тэгэхээр мэдээж одоо хэдийгээр тогтолцоо өөрөө доголдолтой гэж хэлэхэд бас алдаатай байгаа ч гэсэндээ мэдээж энэ нийгмийн даатгалын тогтолцоо өөрөө дампуурч болохгүй. Тийм учраас таны саяны хэлж байгаа тодорхой хэмжээнд шинжилгээг бол хийн гэхдээ аажмаар ингээ хийгээд явнаа гэж ярьж байна. Нийгмийн даатгалын сан гэдэг бол сангийн хувьд энэ ингээ цаашаага өөр одоо менежментээ оруулаад тийм ингээд цаашаага явах хэрэгтэй. Тэгэхээр энэ тал дээр та бүхэн яг яаж ажиллаж байгаа вэ? Ойрын төлөвлөгөөнүүд ер нь бусад улс орнуудын одоо хөрөнгийн зах зээл одоо яаж хөгждөг юм бэ гэхээр тэтгэврийн сангууд нь урт хугацааны хөрөнгө оруулагч нар буюу институционал инвесторууд одоо болж ээж энэ ипотекийн зээл тийм энэ орон сууцны зээлийн тогтолцоог одоо авч явдаг шүү дээ. Тэр нь бол хөрөнгийн зах зээл дээр одоо тэгэхээр манайх тэрийг хийж чадаагүй. Яг бол нөгөө тэтгэврийн сан нь өөрөө яг хөрөнгийн жинхэнэ утгаараа тэр нөгөө хөрөнгө оруулагч сан болж чадаагүй тийм ээ. Дандаа алдагдaltaй яваад гарч ирдэг шүү дээ. Яг хөө одоо нөгөө нэг сүүлийн 2-3 жил одоо нэг алдаа дутагдлаас болоод сүүлийн 2-3 жил ч байгаа сүүлийн жилүүдэд нөгөө арилжааны банкуд дээр нэг 150 орчим төгрөг төгрөгийн одоо хүү болгож байгаад алдсан одоо мөнгүүд байна тий. За тэрийг ямар ч байсан одоо би сайд бол зүрж ирээд ингээд тодорхой хуулийн алтын байгууллагууд өгөөд ингээд шалгуулаад тодорхой үр дүн гарч байна. 20 орчим төгрөг иргэн төлөгдсөн сайн үр дүн гарч байна. За одоо тэрийг цаашаа ч гэсэн бид нар ингээд энэ юу болох хэвээр мэдээж тэр яг алдагдaltaгүй болох хэвээр. Яг л энэ чинь даатгуулагчдын мөнгө байхгүй. За хоёрдугаар асуудал бол одоо өчигдөр би одоо нийгмийн даатгалын үндэсний хорог оролдуулаад нөгөө чөлөөт мөнгө үлдэгдэл 700 орчим төгрөг төгрөгийг арилжааны банкудад одоо байршуулах юм чинь одоо шийдвэрүүд гарч штэ. Тэгэхэд өмнө нь бол ганцхан үндэсний хорооны дарга нь баг үзмжээр аль банкн дээр одоо хэдэн төгрөг ямар хүүтэй байршуулах уу гэдгийг үзмжээр шийддэг байсан бол одоо бол тогтолцооны шинжилгээ бид нар хийсэн штэ. Ямар тогтолцооны шинжилгээ хийсэн бэхээр одоо бид нар мэрэгжлийн хороотой болсон. Үндэсний хорон зөвлөдөг мэрэгжлийн хороо. Мэргэжлийн хороо 9 гишүүнтэй яг одоо жинхэнэ хөрөнгийн одоо мэргэжилтнүүд, хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд, актуарчуудаар орсон 9 ийм үндэсний үндэсний одоо зөвлөхөттэй болж байгаа гэсэн байхгүй мэргэжлийн хороотой. Тэгээ энэ мэргэжлийн хорооны 9 гишүүн ажиллаад
одоо бүх банкуд, санхүүгийн байгууллагуудаа уулзаад одоо ингэж одоо өгөөж хүртэх юм бол эрсдэл багтаа байх юм байна гэдгийг үндэсний орон зөвлөж байгаа. Нэгдүгээр. Хоёрдугаар хяналтын зөвлөлттэй болсон. Хяналтын зөвлөл гэдэг бол олон нийтийн хяналтын зөвлөл бол яг одоо энэ мөнгөд одоо байршуулах энэ мөнгөд одоо яг шудраг яг тэр нөгөө арьцаагаа яасан шаардлага хангасан банкуд барьж чадж гэнэ үү? Энэ мэрэгжлийн хороос зөв шийдвэр гаргаж чадж гэнэ үү гэдэг бие биенийг хямдаг юм механизмтай болсон байхгүй. А гэтэл харамсалтай нь өнгөрсөн хугацаанд бид нар нөгөө яг банкудад одоо нэг 150 төгрөг алдсан гэдэг юугаар ингээд ерөөсөө энэ сүүлийн 5 жил ерөөсөө нийгмийн даатгалын энэ төлөгчдийн мөнгийг ерөөсөө яаж үржүүлж чадсангүй шүү дээ. Мэдээж яг үе сайдуудаас айштай. Тийм тодорхой одоо айж байгаа юм бол тийм ээ. Тийм алдчих юм. Мэдээж яг том сургамж байгаа. Гэхдээ алдна гэж бодоод өнөөдөр бас тийм нөгөө даатгуулагчдын хөрөнгүүдийн өгөөж хүртэхстэй өгөөжүүдийг ингээд ясан богдод асуугаад байж болохгүй. Улс төрийн сайд хүн улс төрийн шийдвэр гаргах хэрэгтэй тийм. Тийм учраас одоо юу гэдэг өнгөрсөн 5 жил гэхэд бид нэр үнэхээр энэ мөнгүүдийг бас зөв дээр банкудад ингээд байршуулсан шийдвэрүүдийг гаргаад авч ирсэн бол 400 орчим тэрбум төгрөгийн одоо өгөөж авах байж. Тэдний 400 тэрбумыг хэн ашиглаж байгаа? Өнөөдөр арилжааны банкуд л ашиглаж шүү дээ. Хүүгүү байршуулж юм л жилийн 3 өрөхгүй хувьтай байршуулдаг ийм байж болохгүй шүү дээ. Тэгэхээр одоо бид нар чи үндэсний хорон дээр шийдвэр гаргаж байгаа. Үндэсний хорон дээр шийдвэр гаргахын тулд мэрэгжлийн хороодууд ажиллаж байна. Мэрэгжлийн хороодууд гаргаж ирээд энэ жил одоо хамгийн бага нь бол 11.5% хүүгээс баггүй одоо нөгөө системийн шаардлага хангасан Монгол банкны одоо юугаар шаардлага хангасан Монгол банкаар санд болгосон банкуд дээр нэг банкнд байршуулах биш олон банкнд нөгөө эрсдэл бага гэдэг байршуулж чадах юм бол энэ жилд бид нар 80 тэрбум төгрөгийн орлого болох байхгүй. Тэгэхээр ингээд энэ бол энэ тэтгэврийн санчин гэж байнга одоо өсөж явах. Нэгдүгээр тул энэ чинь даатгуулагчдын мөнгө учраас байнга өсөж явах хэрэгтэй. Бид нар тэднэрт өгөөж өгч явах хэрэгтэй. Хоёрдугаарт энэ сан маань эрсдэлгүйгээр яг хөрөнгөний зах зээл рүү орж одоо бидний нөгөө хүртээмжгүй болчиход байгаа орон сууцны одоо их усрууд тийм ипотекийн зээлийн их усрууд болж хөгжих одоо энэ боломжууд бол бид нар хангах хэрэгтэй гэж бодож байгаа шүү дээ. Тэрнээс биш одоо дан алдагдaltaа сан бас байгаад байж болохгүй. Ер нь хизээ одоо ингээд энэ хөрөнгөний зах зээл хөгжих юм бэхээр яг үндэсний тэтгэврийн сангууд нь өнөөдөр хөл дээрээ тогтчихэж тийм ээ. Урт хугацааны хөрөнгө оруулагч институтчинд одоо инвесторууд болж ижил. Тийм зах зээл өөрөө эрүүл тэгээ шудраг одоо ийм бодноо л гэсэн үг шүү дээ. Хөдөлмөр эрхлэлт тэгээ дээрэс нь нийгмийн даатгалыг ярьсны хувьд хоёлаа илүү ард иргэдийн хувьд ямар одоо шинжилгэүүд хийж байгаа хувьд одоо хувь хүний үнцгээс харахад ямар шинжилгэүүд хийж байгаа талаар хоёлаа ярилцлаа. Бас нэг өөр нэг хөндөх ёстой асуудал бол яхахгүй манай хувийн хвшлийнхний хувьд нийгмийн даатгалын шимтгэл бол маш одоо том ачаалж байна гэсэн одоо гомдлууд бол байнга л байдаг. Хүн болгол байдаг. Нөгөө талдаа хөдөлмөр эрхлэх ажлын байр бий болох гэдэг. Гэхдээ энэ эндээс ч амар өндөр байна гэж ярьдаг тийм ээ. Гэтэл яг энэ шинжилгээний хүрээнд, энэ хуулийн хүрээнд энэ асуудлыг бас яаж хийж байгаа? Яг энэ бол ингээд ер нь аль ч улс орон энэ тэтгэврийн шинжилэл, нийгмийн даатгалын энэ шинжилгээг татврынхаа шинжилгээ хамт хийдэг юм байна. Тэгэхээр одоо бид нар Монгол Улсын засгийн газар татврын шинжилгээ, нийгмийн даатгалын шинжилгээ хамт хийх гэж байна шүү дээ. Тэгэхээр өнөөдөр татврын дарамт, нийгмийн даатгалын шинжилгээний дарамт байгаа юу байгаа би энэтэй санал нэг бол. Тэгэхээр татвар буурж ээж тий. Тодорхой бас нэг нийгмийн даатгалын шимтгэл тодорхой хэмжээнд тийм ээ. Тэгээд өнөөдрийн ажил олгогч нарын бас хүсэж байгаа зүйлүүд байгаад байгаа. Юу гэхээр нөгөө одоо иргэн болвол хөдөлмөрийн өсний доод хэмжээний 10 хүртэл хувьс одоо дээш нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй гэж хязгаар хийсэн мөртлөө компаниуд дээр болохоор тэр хязгаар байдаг байхгүй. Тэгэхээр компаниуд нэг ажилтнууд өндөр залуу өгөх гэхээр одоо бас боломжгүй болчиход байна гэсэн нэг юу яриад байдаг шүү дээ. Зовлон яриад байдаг шүү дээ. Тэгээ тэрийг одоо бид нар шийднэ. Хэмээн тэрийг одоо бид нар 10 биш 8% болох тий. Хөдөлмөрийн өсний доод хэмжээ 8% болох гэдэг юм уу тий. Тэгээ юуны ажил олгогчдын энэ чинь ганцхан нийгмийн даатгал шимтгэл төлж байгаа асуудал биш нөгөө үйлдвэрлэлээ бас ерөөсөө шалтгаалт хөвчний одоо даатгал гэж байгаа тий. Тэтгэмжийн даатгал гэж байгаа. За тэгээд нэг ажилгүйдлийн даатгал гэж байгаа. Ингээд дөрвөн энэ сан дээр төлж байгаа энэ одоо шимтгэлүүдийг бид нар яг ажил олгогчдын нүдээр яг ямар ашигтай байна вэ? Яг хөдөлмөр эрхлэлтийг яаж дэмжих үү? Хүмүүсийг яаж тогтвол суурьшилтай ажилуулах уу гэдэг тэр ажил олгогчдын зүгээс одоо энэ удаагийн шинжилэл хийх гэж байгаа гэж ойлгож болно. Тэгэхээр одоо яг манайхан бол нөгөө цалин буухаар данснаас нь авсан цалингаас нь одоо ингээд нийгмийн даатгалын шимтгэл гэдэг нь 17% тийм ээ. За ингээд үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалж ажилгүйдэл гэдэг ингээд нэг 19-с 21% авчаа. Дахиад дээрэс нь эрүүл мэндийн даатгал гэдэг ингээд 4% тийм. Дахиад дээрэс нь хүн амын орлого алган дотор
10 гэдэг ингээд явж харж чинь баг үнэтэй нэг 40% ингээд шууд одоо юу татвар төгсөж байгаа юм шиг ойлгоод байдаг байхгүй. Тэгэхээр энэ бүхэн чинь өөрийн зориулттай учраас энийгээ бид нараас ард иргэдтэй их зөв ойлгуулж өнөөдрийн үүсчихэд байгаа асуудалд их зөв шийдэл гаргах хэрэгтэй юм байна л гэж би хараад байгаа шүү дээ. За бид бүгдийн урилгыг хүлээн авч гэр бүлийг дэмжих тухай хууль, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн даатгах. Би ч бас нэг хэсэг одоо ажил олгох гэж бас хувийн хвшил болж ирсэн учраас бол илүү одоо хувийн хвшлийнхнийхаа одоо жаргал цугланг одоо мэддэг гэж ойлгоод байгаа шүү дээ. Тийм учраас энэ реформ бол илүү бизнесэд дэмжсэн, хувийн хвшлээ дэмжсэн одоо ийм шинжилэл байх болов гэсэн ийм хүлээлт одоо байгаад байгаа шүү дээ. Тэгээд яг хоо сая Улаанбаатар танхим аж үйлдвэрийн танхимтай бас бид нар ихний хэлцүүлгүүдийг хийсэн. Тийм учраас яг хувийн хвшлийнхний өмнө тулгамдж байгаа асуудлууд тэдний хүсэж байгаа шийдлүүдийг л гаргасан ийм реформ байна л гэж хараад байгаа. За баярлалаа. Таны амжилт өндөр амжилт хүсье. За баярлалаа. Үзэгчдээ дараагийн дугаараар хэрэг уулзлаа. Түр баяртай. Нийгэм, улс төр, эдийн засаг, цаг үеийн тулгамдсан асуудал, олонний анхаарал татсан чухал үйл явдлууд, түүнийг дорсон сэтгүүл. Бид чухал үйл явдлын эздийг тэмдэгч, харин тэдний байр суурийг тодорхой мэддэг. Тэдний үзэл санаа, үйл хэрэг та бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ? Энэ бүхнийг хар хайрцаг нөхцөлөөс хар хайрцаг